Trump юу гэж нэ гэх юм бол аль болох чадхаараа ялаатай хүмүүс биэнд оролцоогүй шүү. Тэгээ Израильчуудыг тайван дайруулсан, Ираныг бөмбөгдөхийн дэмжсэн. Тэгээ Иранчууд одоо хариу барьж байгаа. Израильчууд одоо баларч байна. Дональд Трамп энэ сард заяа Израилийг дэмжих юм уу үгүй юм уу? Энэ шийдвэрээс юу хамаарах юм бэ гэх юм бол дараагийн 3 жил дэлхийн дайн яг Трампын ширээн дээр одоо шийдвэрийг хүлээж байгаа. Дональд Трампын хамгийн том амлалтын нэг нь юу байсан бэ гэх юм бол бишин дайн эхлүүлэхгүй гэсэн. За. 2 дайнтай эхэлсэн одоо 3 дайн болж эхэлж байгаа. За. Тэгээ одоо Дональд Трамп энэ амлалтаа биелүүлэхгүй юм бол арчигдана. Нэр төр нь хог болно. Их хурлын сонгуул дээрээ будаа. Тэгээд ямар ерөнхийлөгч болох юм бэ гэвэл бусдаа яг адилхан. Ямар ч ялгаагүй. Гэхдээ ялгаа нь юу байсан бэ гэвэл шал өөр том амлалт өгсөн. Тэ. Би бол Америкийг буцаа гайхалтай болгон Make America Great Again бол миний төлөвлөгөө. Тэгээд одоо Америкийг будаа болгочих юм бол Америкийг дахиад нэг дайнд оруулах юм бол тэгээд ер нь бол Америк улсын эцсийн цэг хэн болж таарах вэ гэвэл Дональд Трамп болох гэдэг юм л та. Хөрх юмтан. Жохо өрөвдмөр. Яг тэгвэл хичээж л байгаа. Гэхдээ цаана улс төр гэдэг юм маань нэг заваарсан юм тэрний эсрэг зогсож чадахгүй л байх шиг байна. Тэгээд Бенjamin Netanyahu Израиль улсын ерөнхий сайд одоо пропагандагаа эхлүүлж явж байгаа. За. Тэгээд амар сонин гэрэлтүүлэхтэй баг одоо iPhone 12 юм уу iPhone 10-аар зураг бичлэг авч байгаа юм уу бөөмөд гэрэлтүүлэг нь бас амар гамшигтай. Хаана энэ бичлэг хийгдэж байгааг хинч мэдэхгүй. Тэ? Нэг нөхөн дотор орцсон байгаа л ахaltaа. Тэгээ юу ярьж байгааг нь одоо сонсцгоо. Тэгээд нүүр царийг нь хараарай заяа. Тэр итгэлтэй байсан, тэр бардам зан, тэр их зан нүрээс арчигдсан. I want to talk about the nuclear threat. I want to talk about President Trump. You just said Iran tried to assassinate President Trump twice. За, Нетаньяху одоо юу ярьж эхэлж байна гэх юм бол Иранчууд Дональд Трампыг 2 удаа алах гэж оролцсон. Би баттай мэднэ. Do you have intel that the assassination attempts on President Trump were directly from Iran? Through proxies, yes. Through their intel, yes. Тийм, дамжуулагчаар би баттай мэдж байгаа. Дамжуулагчаар. Want to kill him. Look, he's enemy number one. He's a decisive leader. He never took the path that others took to try to bargain with him in a way that is weak, giving them basically a pathway to enrich uranium, which means a pathway to the bomb. Тэгээ яг юм бэ гэх юм бол Дональд Трамп шийдэмтгий баттай зогсдог. Ямар нэг байдлаар хулчгаар зан гаргадгүй тэгээ Иранчуудаа ерөөдөө хатуу хилцэл явуулж байгаа учраас Иранчууд юу гэж хийж одсон бэ гэвэл мань хүнийг алах гэж үзсэн гинэ. Padding it with billions and billions of dollars. He took up this fake agreement and basically tore it up. He killed Qasem Soleimani. He said, made it very clear, including now, you cannot have a nuclear weapon, which means you cannot enrich. He's been very forceful. So for them, he's enemy number one. Тэгээд Америк Дональд Трамп Ираны номер 1 дайсан яг гэх юм бол өмнө бас Qasem Soleimani Дональд Трамп Иракт байхад наалсан. Тэгээд ерөөхдөө тэр уран баяжуулах цөмийн зэвсгийн судалгааны эсрэг бат зогсдог. Тийм учраас Иранчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол Дональд Трампыг 2 удаа илгэдэний алах гэж үзсэн. Look, there was энэгээр юу их гэдэг гэх юм бол Америкчуудыг энэ дайнлуу чирээд оруулах гэдэг байгаа шүү дээ. Нийлт харагдаж байна те. Try to kill me, but I'm his junior partner. When did they you understand that President Trump is a great threat to Iran's plans to weapon. За. Тэгээ өөрөө бас юу хэлж байна гэх юм бол Иранчууд бас намайг алах гэж үзсэн. Гэхдээ би бяцхан жарахаа. Тэ? Би junior partner. Тэ? Би жижиг хөвцөө эзэмшигч, том хөвцөө эзэмшигч тийм байх юм бол Donald Trump шүү дээ. Weaponize nuclear weapons and use them. When did you tell President Trump you were going to launch these strikes? За. Хизээ Иран руу пуужн явуулнаа. Тэ? Хизээ энийг Donald Trump хэлсэн бэ. Look, I've been in constant contact with President Trump. We've known each other for many years. And obviously we informed our American friends and President Trump, our great friend, ahead of time. We did. He knew about it. Уршаад хэлсэн Америкч бүх юм мэдж байгаа. Бид нэг нууцаар Иран руу ерөөсө пуужндаагүй. Америк Donald Trump бүгдийг мэдж байгаа. Бид хоёр андууд шүү дээ. Of course. I mean, there were reports that President Trump kind of helped you achieve your strategic surprise by publicly urging you not to attack when he already knew you had decided to do it. So you were closely coordinating with the U.S. throughout this process.
Одоо ясуу жана гэх юм бол өмнөх видеон дээр биелсэн шүү дээ. Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол Иранчуудыг хөлөгдсөн. Тэ? Израильд дайралт хийхгүй 50 байж, бүтэн сая өдөр хэдүүлээ хилцлээ өргөжлүүлнэ гэх мэт чинь. За тэгээд тэрнээс олж Иранчууд жоохон тайван байсан. Тэр боломжийг Израильчууд ашиглаад тэ хилцлийн ширээн дээр байсан бүх ахлахуудыг пуужиндаад алдсан. За тэгээд энийг асууж тэ та хоёр хувилдаад Иранчуудыг хөлөгдсөн байна зүү. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За хамгийн өндөр орлоготой мэрэгчл юу юм бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их хэмэл тэд нар тийм өндөр эрэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Хиймэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байртай болчихно. Энийг талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео нийцлэгээр үзье. Look, we're fully coordinated, but understand that America, under President Trump, will make the decisions that are best for America. And that's the way it is. He understands that I, as the Prime Minister of Israel, the one and only Jewish state, must make the decisions that are important for the survival of my country, and he will do what is best for America. That is a relationship of... Тэгээд сая хариулт ерөөсөө хэлээгүй зүгээр мултарцсан би юу гэдэг юм бэ гэх юм бол би Израилийн ерөнхий сайд би Израильд хамгийн ашигтай юмнуудаа хийн. Америкийн ерөнхийлөгчийн юм бэ гэх юм бол Donald Trump Америкийн төлөө хамгийн ашигтай шийдвэрээ гаргана. Mutual respect and mutual confidence. За тэгээд Беньямин Нетаньяугийн ярьж байгаа өнгө хоолой бардам зан жоохон дарагдсан байгаа хуучин бичлэг хэдүүлээ үзцгээ ямар хүн юм бэ? Тэ энэ бол 1982 оны бичлэг. If you take away the Soviet Union and its chief proxy, the PLO, international terrorism would collapse. Совет холбоог байхгүй болгочих юм бол терроризм байхгүй болно. 1982 ярьж байна. If you take out Saddam's regime, I guarantee that it will have enormous positive reverberations on the region. Садамыг арччих юм бол амар сайн болно. Терроризмч байна уу? Тэр Middle East хавар стат жаgal дэлгэрнэ гэсэн утгатай ярьж байна. Тэгсэн үү? Үгүй. Америкчууд 3-4 их $80 өрөнд орсон. Америк улс яагаад дампуурлын ирмэн дээр явж байгаа юм бэ гэх юм бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ еврейчүүдийн дайн хийсээр байгаа. Тэгээ одоо 37 их $80 өртөө болж байгаа. Афганистан, Ирак, Либия, Сомалия гэх мэт. Obviously we like to see a regime change, at least I would. Бид нар ерөөхдөө regime change хармаар энэ Саддам Хүсейн байх болох ёстой. Биднэрт таалагддаг хүн Ирак улсыг өдөрцсөн дээр. Iran, just as I would like to see in Тэгээ Иран ч гэсэн би юм тиймэрхүү юм хүсэж байгаа шүү. Ирак тийм юм хүсэж байгаа, Иран тийм юм хүсэж байгаа. The question now is a practical question. What is the best place to proceed? It's not a question of whether Iraq's regime should be taken out, but when should it be taken? Тэгээ Ираны засгийн газрыг устгах нь зүгээр хийх юм уу хийхгүй юм уу гэсэн асуудал биш ээ. Хизээ хийсэн дээр бэ гэж ярьж байгаа хгүй. For victories you amass, the easier the next victory becomes. За, ялах тусам дараагийн алхам илүү амархан болно. Данхаараа. Victory in Afghanistan makes the second victory in Iraq that much easier. Эхлээд бид нэр Афганистан ялалт байгуулад тэрний дараа Иракт ялалт байгуулах нь бүр амархан болчихно. The second victory in Iraq will make the third victory that much easier too, but it may change the... За, тэгээ бид түрүүлээ Афганистаныг арчаад нэг удаа ялсныхан дараа Иракийг арчаад 2 удаа ялаад за тэгээ Ираныг бас арчаад 3 удаа ялсан гэсэн. Тэгээ юу юм? Энийн дараа юу юм бэ? Nature of achieving that victory. In the Middle East, Iran's axis of terror confronts America, Israel, and our Arab friends. This is Israel's Arab friends байхгүй дээ. Not a clash of civilizations. It's a clash between barbarism and civilization. Тэгээ Ираны эсрэг ерөнхийдөө 1980 оноос хойш яриад явчлаа. Mission that we have is to prevent a militant Islamic regime from meeting up with nuclear weapons.
За бидний зорилго юу юм бэ гэх юм бол муслим шашин үндэслэлтэй улсыг цөмийн зэвсгээс зэвсэгтэй болохыг бид нар зогсоох гэж байгаа. Иран улс муслим шашины тий. Тэгээд тэд нар цөмийн зэвсэгтэй болж болохгүй. Or from nuclear weapons meeting up with a militant Islamic regime. The first is called Iran. За эхнийх нь бол Иран. Тэгээ өчтөр Пакистан улс юу ч хэлсэн бэ гэх юм бол Израильчуудаа та нар Иран руу цөмийн зэвсэг шийдэх юм бол бид нэр Израиль руу цөмийн зэвсэг шийдэн шүү гэж хэлж байгаа. Тэгээ яагаад Пакистан Ираны талд орж байгаа юм бэ гэх юм бол одоо сонс. За эхлээд Иран гэж. Эхлээд Иран бид нар Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос зогсоох ёстой. Тэрний дараа The second is called Pakistan. Тэгээ Нетаньяху энэ еврей хүмүүсийн Израиль улсын төлөв нь аягүй тодорхой. Эхлээд Афганистан, дараа нь Ирак, дараа нь Иран, энэ дараа Пакистан юм байна. Because if these radical regimes have nuclear weapons, they will not obey the rules that have been obeyed in the last almost 7 decades. Тэгээ яагаад вэ гэх юм бол энэ радикал Ислам, муслим шашинтай улсууд олон улсын хуулийг ерөөсөө мөрддөггүй юм аа. Окей. Израиль улс өөрөө цөмийн зэвсэгтэй. Хууль бусаар цөмийн зэвсэгтэй болсон. Нүүбийн шалгалт нэг ч удаа оруулаагүй. Яагаад гэх юм бол тий шаардлагагүй гэж үздэг. Тэр олон улсын хуулийг зөрдөг хин юм бэ гэх юм бол Израиль. Газаг бөмбөгдсөн бас олон улсын хуулийг зөрчиж байгаа. Иран улсыг бөмбөгдөж байгаа бас ерөөхдөө олон улсын хуулийг зөрчиж байгаа. Тэгээд хэдэн цөмийн зэвсэгтэй юм бэ? Тэгээд дэлхийд даяар цөмийн зэвсэгтэй улс орнууд юу хийж зурдаг юм бэ гэх юм бол тий nuclear proliferation ч юм уу тэр хоорондын хяналт тий тэр хамтарч ажилладаг байхгүй юу? За ямар улс хамтарч ажилладаг юм бэ мэдэх үү? Израиль. Израиль өөрөө юу ярьдаг юм бэ гэх юм бол та нар ингээд хууль зурж байгаа юм аа. Та нар. Тийм учраас бид нэр та нарыг зогсоох ёстой. Өөрөө ойролцоо 400 цөмийн зэвсэгтэй болцсон. Хууль бусаар. За. Тэгээ мэдээж Израилийн санхүүжилттэй дайнд донтцсон хүмүүс одоо эрчтэй хүчтэй гарч эхэлж байна. Тэгээ номер 1 хин юм бэ гэх юм бол мэдээж Lindsey Graham тий. Diplomacy is not successful. Дипломат харилцаа амжилтгүй. Иранчууд Америкчуудтай өчтөр бүтэн сайн өдөр тий дараагийн уулзалт хийх ёстой байсан. Дипломат харилцаа явж л байсан. Дипломат харилцааг хэн зогсоосон бэ? Хэн хөлөгдсөн бэ гэх юм бол Америк улс өөрөө. За тэгээ юу ярьж байна гэх юм бол дипломат харилцаа бүтэхгүй байна гэж ярьж байна. And we left with the option of force. I would urge President Trump to go all in to make sure. За тэгээ ганцхан одоо нэг л юм үлдсэн байгаа юу юм бэ гэх юм бол бөмбөгдөх нь. Одоо хүч ашиглах нь. За Иранчууд ерөөхдөө тэр хилцлээ хийж исэн, өргөжлүүлж исэн, бүтэн сайн өдөр дахиад уулзсан гэж бодсон. Ирүүлээ юу болсон бэ гэх юм бол Израильчууд бөмбөгдсөн. Тэгээд энэ улс төрчдийн амнаас юу гардаг юм бэ гэх юм бол сайн сонсож байгаарай. Дандаа худлаа ярьж. Sure that when this operation is over, there's nothing left standing in Iran regarding their nuclear program. If that means providing bombs. За тэгээд энэ хүн юу хийж байгаа юм бэ гэх юм бол тийм олон жил бас Бенjamin Netanyahu энэ хоёр хамт орон дотор унтаад яг адилхан зүуд зүтэлдэг. Ямар зүуд юм бэ гэх юм бол Ираныг бөмбөгдөх. Тэгээд ерөнхийлөгч Трамптай юу зөвлөж байна гэх юм бол Ираныг тултал нь бөмбөгт. Тэр цөмийн зэвсгийн судалгаа янз бүрийн лабораторийг бүгдийг нь үнс олгоо гэж. Олон улсын хуулийн шийдвэр тэр нүүб юуж байхгүй. Bombs, if that means flying, busting bombs, whatever bombs, if it means flying with Israel, fly with Israel. The worst possible outcome for the world is to take the Iranian nuclear program on and leave it standing. Дэлхийд хамгийн муу юм юу юм бэ? Ямар үр дүн хамгийн муу юм бэ гэх юм бол Иранчуудын цөмийн зэвсгийн судалгааны ямыг тэ сөнөөхгүй байх. Тэднийг тайван орхих. Бөмбөгдөхгүй байх нь дэлхийн аюулгүй байдлыг хамгийн муугаар нөлөөлнө гинэ. That will be a disaster. Senator Blumenthal. Тэгээд Blumenthal мэдээж хажууд нь сууж байгаа. Яг гэх юм бол энэ хоёр нэг нь Republican нам, нөгөөх нь ардчилсан нам. Гэхдээ шал удаа зүгээр жүжиг. Энэ хоёулаа ямар хүн юм бэ гэх юм бол зэвсгийн наймаач.
За тэр зэвсгийн үйлдвэрлэгч компаниудын маркетинг менежер, борлуулалтын менежер, брэнд менежер. Тэгээ энэ хоёр бас яг адилхан Киев руу хамт явсан тий. Тэгээд хоёулаа яг адилхан одоо Ираныг бөмбөгдөө гэд нэгдсэн хоолоогоороо явж байгаа. Нам гэсэн юм байхгүй болсон Америкт тий. Өмнө зөндөө видеон дээр таадаг үзүүлсэн. За тэгээд муслимчууд энийг тэмдэглэж байгаа одоо Иракаас энэ бичлэг авсан. Тэг хүмүүс юу ярьж байгаа юм бол Аллаху Акбар тэг ингэ ярьж байгаа байхгүй. وياكم علي وياكم علي وياكم من البصرة علي وياكم اللهم صل على محمد وآل محمد وياكم. Бид нар бол тэмдэглэж байгаа баярлж байгаа. За тэгээ Израильчууд одоо баларч эхэлж байгаа. Яагаад вэ гэх юм бол Иран ийм амар хүчрхэг, ийм төвчээртэй буугаад өгөхгүй юус таамаглаагүй гинэ. За тагнуулын албатай нэлээд зузаан хамт ажилладаг Йоси Мелман юу гаргасан бэ гэх юм бол the euphoria was short lived те бидний баясан цаг хугацаа ямар богинохан байсан бэ те 5 дахь өдрийн өглөө би юу хэлчихсэн бэ гэх юм бол энэ дайны эхлүүл хэрэг байсан юм уу Иранчуудын эсрэг энэний өмнө бол Ираныг бөмбөгдөө гэж ярьж ирсэн юм баггүй. За the Shiites are historically willing to suffer. Тэ Иран ард түмэн ерөөдөө зовход бэлэн байгаа. Тийм учраас ялан гэж байхгүй. Тэ золиос гарахад бэлэн байгаа. Яг гэх юм бол Иракта 8 жил алдсан. Нэг ч маяглаагүй. За I recommend that we cut our losses short and turn to Trump to stop the madness with reasonable agreement. За энэ галзуурлыг ерөөдөө тассан зогсоосон дээр гэж би үзэж байна. Тэгээ хэдүүлээ Трамп дээр очоод нэг хилцэл хийлгүүлж идэх үү. Тэгэхгүй бол бид нар яах вэ гэх юм бол хэдэн 7 хоног хэдэн сарын дараа Иранаас юу гойх юм бэ гэх юм бол бидний пуужнгаа болооч ceasefire-ыг гойхон гинэ. Украина одоо юуны араас явж байгаа юм бэ гэх юм бол ceasefire-ыг гойгоод явж байгаа шүү дээ. Израильчууд бас тийх магадaltaй. Яагаад гэх юм бол ийм их дэмжлэг Хятадаас хойд Солонгосоос Оросудаас аавна гэж таамаглаагүй хөрх юм. За тэгээд хамгийн инээдтэй нь одоо нөгөө Израилийн еврей хүмүүс тэд нар манайхыг Газа шиг болгож штэ гэд авч байна. Төсөөлтөө эднэр Газаыг будаа болгосон. Израильчууд өөрөө Газаг будаа болгосон. Тэгсэн чинь одоо Иран руу яаж дайрч ийнэ гэх юм бол энэ Иранчууд манай Израилийг Газа болгож штэ гэд авч байна. Гайхмаар юм тийм ээ. Тэгээд Donald Trump юу хэлж байна гэх юм бол сонсцгоо. President, can you give us a sense of what you're doing to try to de-escalate the situation between Iran and Israel? Well, За ерөөдөө та энэ Иран Израиль хоорондын маргааныг намдаахын тулд ямар арга хэмжээ авч байгаа юм бэ? Юу бодож байгаа юм бэ? Hope there's going to be a deal. Таны хэлцэл бий болоосэй гэж би хүсэж байна. I think it's time for a deal and we'll За хэлцэл бий болох цаг хугацаа айлд юм болцсон. see what happens, but Юу болохыг харцгаая. sometimes they have to fight it out, but we're going to see what happens. Sometimes they have to fight it out. Хаяа хоёр тал хоорондоо жоохон зодлох хэвээр. Орос Украиныг бас ингэ ярьсан тий. Тэгээ Трамп юу гэж нэ гэх юм бол аль болох чадхаараа ялаатай хүмүүс би энд оролцоогүй шүү. I think there's a good chance there'll be a deal. Тэгээ Израильчуудыг тайван тий дайруулсан. Тий Ираныг бөмбөгдөхийн дэмжсэн. Тэгээ Иранчууд одоо хариу барьж байгаа. Израильчууд одоо баларж байна. Donald Trump одоо эх 7 хоногт энэ сард заяа Израилийг дэмжих юм уу үгүй юм уу? Энэ шийдвэрээс юу хамаарах юм бэ гэх юм бол дараагийн 3 жил. Дэлхийн дайн тийм ээ. Яг Трампын ширээн дээр одоо шийдвэрийг хүлээж байгаа. Тэгээ Иранчууд юу хийсэн бэ гэх юм бол бид нар Израильтай хэлцэл хийхгүй. Тэ? Хэлцэл хийхгүй. Бид нарыг одоо бөмбөгдөж байгаа. Бид нарыг бөмбөгдөхийн зогсоохгүй бол бид нар хэлцэл хийхгүй. Израильчууд бас яг адилхан. Тэгээ одоо их хурлын гишүүдүүд Израиль лоббигоос санхүүжилт авдаг хүмүүс нь одоо гарч иж байна. Югославия дээр эднэр тэ худлаа ярьсан. Ирак дээр эднэр худлаа ярьсан. Либия дээр эднэр худлаа ярьсан. Сирия дээр эднэр худлаа ярьсан. Одоо Иран дээр ч гэсэн ингээ худлаа ярьж байгаа. Украин дээр ч гэсэн худлаа ярьж байгаа. Тэгэл яг зурсан зур шиг ингээ төлөвлөгөөний дагуу л явж байгаа. Бити тархиа угаалгаж байгаарэ guys. Програм хангамж, химэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг
сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За юу. Тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүрэлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлтөд за тэгээд код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.